Сайн байцгаана уу? Та бүхэн Didida Content-ээс мэдчилж байна. Би одоо Сингапурт байна. Тэгээд Didida Content та бүхэнд баримттай, бодиттой хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Энэ удаагийн тусгай дугаар маш сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна. Би яг одоо Marina Bay Sands Зочид будал казино худалдааны төвийн үүдэнд ирсэн байна. Бид нар Монголд Улаанбаатарт Шангрила ороод ямар тансаг юм бэ гэдэг юм бол дэлхийн түвшний тансаг ямар байдгийг та бүхэнд харуулъя. За тэгээ бүгдээрээ Marina Bay Sands худалдааны төвтэй танилццгаая. Худалдааны төвд гол болон зав байхгүй бол энэ бол luxury худалдааны төв биш. Би өөр нь анхны удаа Marina Bay Sands руу орж ирээд үнэхээр за тансаглал гэдэг бол энэ юм байна да гэж харсан. Энд дэлхийд байхгүй тансаг брэндүүдийн дэлгүүрүүд байдаг. Loro Piana байгаа, Өөрчин, үнэтэй цагны Hublot, Franck Muller гэх мэтчлэн зөндөө олон энгийн иргэдэд хүртээмжгүй брэндүүдийн дэлгүүрүүд бүгдээрээ энд байгаа. Marina Bay Sands-ийн food court харуул энэ ч бол хүмүүс бол үнэхээр тэг байна. Marina Bay Sands манай нэг фэшны загварын салбарын нэг таньдаг ахын маань кофе шоп дээр очиж нэг Сингапурт ирж байгаа юм чинь нэг кофе носно ууж бизнесийг дэмжих зорилгоор нэг кофе шоп руу явж байна. Одоо юуны Улаанбаатарын Шангрила TWG гээд нэг тайны болон аягны дэлгүүр байдаг. Тэгээд тэрний энэ дэлгүүр нь бас нэлээд том юм байна. Өөрсдийн гэсэн бас кофе шоп ч юм уу тийм хоолны газар ажилладаг юм байна. Хараарай. Манай Улаанбаатарт Гермес барилгын төв байдаг бол энд бас Гермес гэхдээ арай нэг өөр Гермес байна. Энд ийшээ оронгууд монголчуудад таарлах магадлал маш өндөр байгаа. Манай Ralph Lauren ахын кофе шоп дээр хүрээд ирчлээ. Кофегоо захиалчлаа. Кофе нь $50 650. Тэгээд чизкейк авсан. Тэгээд гол нэг юу сул ширээ байхгүй байгаа учраас сул ширээ хүлээж байна. Үйлчлэг нь маш найрсаг байна. Намайг одоо юу ширээ хүлээж байгаа гээд үнэгүй кофегоор дайлж байна. Тэгээд гоё тийм жимсний нэмбэгний амттай юм байна. Одоо Ethiop кофетэй төстэй амттай юм байна гэх юм уу? Анхны удаа Ralph Lauren Paul ахыхаа кофег амсаж үзлээ. Thank you very much. Кофего 20 минут хүлээлээ.
ядаж хахад 4 хүн ширээтэй тэгээд очор бол байдаг юм байна. Тэгтээ ямар ч гэсэн би Ralph Lauren Polo ахыгаа дэмжиж бас бизнест нь нэмэр болоод нэг аяг кофе авчлаа. Thank you very much. Any cheesecake also. Ralph Lauren IKEA-гийн халбар хэрэглэдэг юм байна. Кофе нь бол ямар ч гэсэн чанартай кофе байна уу? Чанар бол мэдээж ихнээс болж одоо CEO-гийн ч юм уу GS25-ийн тийм кофе бол биш юм байна. Тэгэхээр чанартай дажгүй кофе мэн. Гэтэ бүр нэг амар тийм миний амьдралдаа хамгийн гоё уусан кофе бол биш байна. Тэгээ чизкейкийг намтаа үзье. Чизкейк нь гоё амттай байна. Creamy амттай байна. Дажгүй юм байна. Тэр дажгүй байна. Миний хамгийн гоё идсэн чизкейк мөн үү? Үгүй, и почт байхдаа пистачио амттай чизкейк идсэн. Тэр бол ерөөхдөө санаанд орж байгаа. Энэ бол үнэхээр давгүй чизкейк байна. Ямар ч одоо муудах өгөх юм байхгүй. За тэгээд Polo ахыгаа ингээд дэмжтэй. Энийн дараа Marina Bay Sands-га хүнсний дэлгүүр рүү орж үзье. Тэгээд Marina Bay Sands-ийн хүнсний дэлгүүр ямар байгаа бүгдээрээ харъя. За Сингапурын Marina Bay Sands ирсэн байна. Тэгээд энд тансаг брэндүүдийн дэлгүүрүүд байна. Ганц хоёр юм авах гэсэн чинь Stord Bay Pocket байдгүй юм байна. Тэгээд Marina Bay Sands ирсэн учраас хүнсээ цоглоод бай да. Marina Bay Sands-ийн хүнсний дэлгүүрөө одоо яг одоо орох гэж байна. За Marina Bay Sands хүнсээ цоглоод бай да. Вау. Ихтэй авокадо ямар гоё хөрөнгө хэлбэртэй. За orange 800 грамм 5.90 юм байна. Усан үзэм хямдарсан байна. $10.95 болсон юм байна. За энэ Монголд байдаг бөөрөлжин blueberry point ямар амар том бэ? $15 бүр. Вау. Энэ ихтэй ямар гоё. Савлгаатай юм бэ. Cherry $22.900. За энэ усан үзэм $68 байна. Сингапур доллар. Вау, Японоос ирж байгаа усан үзэм 700 грамм 55 Сингапур доллар. Вау. Яг жишээ энд хөрөх юм бол боломжтой байгаараа яг гэвэл гэмтэж хэм бол энэ борлуулалт гэсэн гэж үзэн гинэ. Зя. За би бол манго аваад идчихье. Энийг бас аваад идчихье. За Шинэ Зеландын салмон $15. За би бол оранж жуус устгаж авнаа. $3 гэж шүү дээ оранж жуус. Хүүтэн шахсан жуус 6.20. Fucking real lower sugar juice orange is back. Яа, би ер нь оранж жуус уух дуртай. Тэгсэн чинь энд нэг юуны Флорида мужийн оранж жуус байна. Тэгээд ерөнхийдөө Америкчууд чинь Флоридагийн оранж жуусыг дэлхийн хамгийн гоё оранж жуустэй уулт гэж хэлдэг.
өөрсдийгөө ерөөдөө бахархдаг оранжороо. Тэгсэн чинь энэний орц нь бол шүү дээ те. Яг оранж жуус бол биш одоо монголчин сүг одоо хуурай сүйтэй усыг устай хойлоод байгаа гэж шүмжлээд байгаа шүү дээ. Яг энэ усыг адилхан байна. Ерөнхийдөө concentrated orange juice-нээс бол яг шахсан orange juice бол биш байна. Тэрний оронд би Австралийн энэ homegrown гэдэг orange juice-ыг авлаа. Энэ бол яг цэвэр жимснээс шахсан orange juice байна. Тэгээд бас гайгуунтай байна. $7.60. Энэ смути бол надад маш их таалагдсан. Энэ бол шүү дээ те 30 г уурагтай тэгээд банана honey cinnamon амттай энэ шоколадны амттай би хоёулынгийн амтж үзсэн 7-Eleven дэсэн үнэхээр гоё амттай. Супер эс шүү. Энийг бас амтж үзсэн. Гэхдээ амтанд ерөнхийдөө тийм онц байгаагүй. За сүү бол Японы Meiji брендийн сүү 370 гэж байна. Тэгэнгүүт Австралийн сүү 295 байна. За энд өгөртсөй 5 юу 695. Энэ бас 895. Манууц 795. Монгол байдаг маань заа нөө энэ 715. Вау. Шарарэг. Tiger 450. Heineken 520 гинэ. Asahi 550. За одоо сонирхолтой тасаг дээр ирсэн байна. Энд бэлэн гом байна. За бэлэн гом ямар үнэтэй байгааг харъя. За манай Нонгшин байна. 215. Оо. Кангшифу. Бум кашифу бум 180. Батачи аригчин юм уу? Эднэр маань 185. $2. За энэ манай Монголд байдаг тунаа юм шүү дээ. Аян брэнд гэж байдаг. 360. Сая ингээ анзаарсан чинь энэ миний Францын хамгийн дуртай бяцлагуудын нэг Comté-гийн бяцлаг байгаа. Би нэг бол Францд тахта иддэг ус нэг энийг би сая харангуудаа яг нүдэнд харагдаа. Тэгээд би нэг нэгийг нь удаж авлаа. Гэтэл энэ бас үнэтэй юм байна. Энд чинь 19.35 юм байна. Арай л үнэтэй юм байна. Вау, энэ хатаасан манго $7. Хатаасан боргоцой бас $7. Хатаасан банана 7, хатаасан гүзээлзэг нь энэ бүр хатаасан брокколи байна шүү дээ. Энэ нөгөө өмхий амттай жимс durian гэдэг байна. Бас $7. За шопинг үргэлжлэхээр тэгээд ардын ган үеийг бодох юм бол би бол Сингапурын далхны үнийг мэднэ. За тэгээд далхны үн авцгаая. Яа брioche талх 5.90. Энэ брioche бан 4.90. За энд гоё суши байна. $8.90. Энэ $12.90. 13.16. Toblerone 3.65. Lindt бүр 8.70 юм байна шүү дээ. Үнэтэй юм байна. Вау. Манай ахын уудаг Glen Orange байна шүү дээ. Үнэ нь $92.78 юм байна. Энд хамгийн үнэтэй whisky нь Японы Yamazaki $208. За Tanqueray $59. Gordon's $61. Bombay $57. За энэ Hennessy $288. Вау. Сүртэй байна шүү. За Marina Bay Sands хүнсээ цуглуулад явж байна. Маргааш Монгол бурцсан тийм болохоор дээрс нэмээд Сингапурын хүнсний дэлгүүрт хүнсний сонголт сайн байна. Тийм болохоор Сингапурын Marina Bay Sands хүнсээ цуглуулан явж байна. Яа. Check out no plastic bag. Игээд credit card-аар төлнө. За энийг авъя. За
Marina Bay Sands хүнсээ цуглуулчлаа. Тэгээд за биелээ харчи. Саний авсан манго нэг нь 7.9 Сингапур доллар. Тэгээд оранж жуус бас 7.60 нийтдээ 23 доллар 40 Сингапур цент төллөө. Тэгээд Marina Bay Sands хурж ирээд хүнсээ сайхан цуглуулчлаа. За тэгээд Didida контент та бүхэнд баримттай, бодиттой хараад бус олонний шүмж хүргэж байгаа. Тэгээд Marina Bay Sands-ийн хүнсний дэлгүүр орж үзлээ. Ямар хөө байдгийг бэ? За тэгээд та бүхэн subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. хамгийн амттай кашифу хамгийн ирүүлсэн кашифу